Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын эхэлтэс Нарантуул захаас 15-аас 20 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хураасан байна. Бараанууд 2 төрлийн зөрчилтэй байжээ. Нэгд шошгонууд нь стандартын шаардлага хангаагүй, хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, амин дэмийн баталгаа байхгүй. Хоёрт эрүүл ахуйн шаардлагын баталгаажилт байхгүй байжээ. Дээрх бараанууд 50 төгрөгөөс 2000 хүртэлх төгрөгийн үнэтэй учраас хүүхдүүд хамгийн их худалдан авдаг байна. Мөн хайрцаг савлгаан тод өнгөтэй болон хүүхдүүдийн үзэг дуртай хүүхэлдэйн киноны баатран зурагтай байдаг учраас хамгийн хэрэлттэй бараанууд байдаг гинэ. Эцэг эхчүүд болон хүүхдүүдэд анхааруулж хэлэхэд ундаа жүүсийг нь уусны дараа аяганд будаг үлдэж, чихэр эзэсний дараа ам уруул өнгөтэй болж байвал таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн юм байна. Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн таслан зогсох тал дээр ямар арга хэмжээ авдгийг шалгалт хийсэн багийн ахлагчаас лавлсан юм а. Хэллэлийн хяналтад бас сайн байх хэрэгтэй. Хэлээр орж ирж байна. За энэ одоо ихэнхэн орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол хэлээр албан ёсны бус одоо тэр ганцхан 8-аар орж ирж байгаа. За энэ болгон дээр одоо хяналт явах бас хүндээд байх, хэцүү байдаг бах. Гэхдээ бол биднээс бол бас энийг ингэж одоо хориглохгүй болохгүй. Аль чатандаа л биднээс хэл дээрээч одоо энэ бараа бүтээгдэхүүн дээр одоо оруулахгүй байх тал дээр бай. Улаанбаатар хот бусад одоо газар руу орж ирсэн ч гэсэн хяналтын байгууллагууд, их эзхүүд энэ худалдааны газрууд бүгдээрээ одоо хамтын одоо хяналт тавьж ажиллахгүй болохгүй нэ. Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн зарж байгаа хувь хүн болон албан байгууллага зөвлөгөө өгөөд торгуул тавиад өнгөрдөг байна. Албаны хүмүүсийн хэлж буугаар энэ талаар төрөөс баримтлах бодлого дутуу байгаа юм. Эхнээсээ хэлэх гэлтэр оруулж байгаа бараанд хатуу чанд хяналт тавьж ажиллах ёстой. Тэгвэл иргэд хортой аюултай бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэдгийг хэлж байсан.